За сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө цэрхаатай холбоотой нэгэн зөвлөгөө хүргэх гэж байна. Нилээн чухал зөвлөгөө гэж бодож байна. Яагаад вэ гэхээр бидний одоо ингээд те ирээдүйд ирж байгаа 9 жил, 18 жилтэй шууд холбогдох одоо ийм карма энергитэй холбогдож байгаа мэдээлэл гэсэн үг. За одоо ингээд бидний мэдж байгаагаар цөмөөрөө ингээд наар сарны одоо эртэлтүүдийн хонглын энергид ор явж байгаа. Тэгээд 9 сарын 22-нд манай Монголд Улаанбаатарт шөнийн 3 цаг 52 3 4 минутанд яг уу гэхээр нар маань хэртнэ. Нар сар бууд 3 маань хошоод одоо эсрэгцлийн энергиэр санчир болон далааван гарагтайгаа одоо энерги холбоос үүсгэж байгаа гэсэн үг. Гэтэл санчир гараг маань далааван гараг маань болохоор ирээдүйд байгаа карма энергитэйгээ оршчихсан байгаа байхгүй юу? За тиймгуудаа манай Монголд гэж хэлээд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр одоо манай Монголыг болж байгаа цэг нь болохоор Тэнгэрийн зургийн 2 дугаар гэрийн орон зайд байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр бидний шууд утгаараа энерги болон мөнгөтэй холбоотой байхгүй юу? Өмнөх бичлэгээрээ би ингээд нөгөө видеоныхоо нэрнэр хийсэн штэ дархлаагаа дэмжээрэй гэд. Яг одоо цөмрөө дархлаагаа дэмжих шаардлагатай өшөө дээрээс нь нэг нууцаага мөнгөтэй холбоотой гэхэр чи юу гэсэн үг байх вэ гэхээр зурхаатай одоо тэнгэрийн одоо тий бууд гарагтай холбогдонгод бууд гарагчийн ингээд бидний харилцаа холбоо худалдаа 8 тий тэгээд 2 дугаар орон зай чи мөнгөтэй ороод ирэнгууд эсрэг талд нь санчир гараг маань далааван гарагтаа зогсож байна гэдэг чинь цөмөр яах ёстой вэ гэхээр хүнээс мөнгө авсан бол мөнгөө өгье. Хүний энергийг сорсон бол хариу одоо гарын цайлгая. Хүнд худлаа ярьсан бол үнэн болгож хэлье. Одоо хэлсэн амдаа хүрээгүй байх юм бол хэлсэн амдаа хүрье гэдэг одоо ийм агуулга явагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зөвлөгөө хүргэж байна. Мөнгөө амжиж өгөөгүй байх юм бол үххийг бодъё гэх үү? Яагаад вэ гэхээр одоо бууд гараг маань ингээд те зөрчлийн энергитэйгээ эсрэгцлийн энергитэй ингээд санчир болон далааван гараа үүсгэчихээр араас чинь нэгж байгаа хүний хил ам маш их идэвхтэй, маш их хүчтэй энергитэй болно гэсэн үг. Тэгээ карма энерги чинь ингээд ирээдүйд хүлээгээ зогсож байгаа гэхэр чинь ямар шийтгэл нэгэн шийтгэл ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэнд чинь санчир гараг чинь хүлээгээ зогсож байгаа болохоор хаашаач зогтох боломжгүй гэсэн үг. За ингээд бараг ойлгомжтой гэж бодож байна. За тэгэхээр цөмөрөө бас ингээд өөртөө хамгаалъя л да хэрвээ мэдхгүй те ингээд нөгөө хүн чинь айл уушаа хил ам хийж гисэн байх юм бол нөгөө хүн чинь айл уушаа ингээд засал масал хийлгээд ингээд гэрэж өөдөнд хайцсан байх юм бол яах вэ? За одоо энэ зөвлөгөөг болохоор юу яасан байгаа? Том олон улсад нэрээ гаргасан те одоо айгүй мундаг шид хийдэг, дом хийдэг ийм хүмүүсийн одоо заслынхын зөвлөгөө хөргөж байгаа гэсэн үг шүү. Яадгүй гэхээр хэрвээ танаа гэрэж ангаадаа Нирванаг юм авчраа тавьчихсан тий тэр нь ингээ шившлэгтэй эсвэл бүр одоо бидний одоо амар мундаг нөгөө нэг үсдэг хардаг хүмүүсийн хэлдгээр нөгөө хараал лидертэй байх юм бол дугуун дээр чи машин дээр чи тэнд ингээ юм асгацсан байх юм бол шингийн юм гоожулсан байх юм бол гэрэж юм босгон дээр юм цацсан байх юм бол хизээж гараараа хоосон гараараа тий арьсаараа битгий хурж аваарэ гэж байгаа. Заавал ингээ бээли өмсөөд тэгээд тэр юмыг уудан дотор хийгээд тэгээд аваач болдгаа гэдэг ийм зөвлөгөө өгдөг байгаа шүү. Тэгэхээр цөмөрөө бас тэр мундаг хүмүүс чи мэдээл ийм зөвлөгөө өгж байгаа юм чинь бас цөмөрөө энэ арьсаараа барихгүй байвал зүгээр ахгүй юу? Яагаад вэ гэхээр тэр ингээ шивсчихсэн юм хийчихсэн байгаа тэр энергээр шууд арьсаараа хүрэлцэн гут цөмөр яах вэ гэхээр шууд биеэрээ хүлээгээд авчих шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг анханасаа хилээдсэн дархлаагаа дэмжээ гэдэг чинь одоо ингээд хамгийн гол түлхүүр үг болж орж ирж байгаа. За яаж ойлгох вэ гэхээр таны дархлаа сайн байх юм бол таны дотоод сэтгэлийн хүч, дотоод итгэл хоол, унд, биеийн тамир, биеийн тэнхээ чинь сайн байж хэрнээ тэр одоо муу энергиэс хамгаалах чадвар нь маш өндөр байх болно гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой байгаа зү. Хэрвээ та ингээ хоол муу идсэн өдрө алга ингээл муу яриад өөрийгөө элдэн анзар зөхөөлөх юм бол энерги чинь маш муу байх болно. Тэр муу байгаа энерги дээр чинь дахиад нөгөө нэг элдэн анзын шившлэг хийцэн муу энергитэй юм хүрээд ирчих юм бол таны энерги чинь угаасаа навс унна нэзтэй. Тэгэхээр чинь болохгүй байхгүй юу? Өөрийгөө бас хамгаалах хэрэгтэй штэ. Тэгэд энэ талаас ингээ бодож үзвэл бас их зүгээрээ. За тэгэхээр одоо ингээд чухал мэдээлэл хүргэсэн гэж бодож байна. Өмнөх бичлэгээрээ би ингээ оруулсан байгаа да. Ордуудыгаа юун дээр энерги нэгтгэж вэ? Тэрийг анхаарья тий. Тэрэн дээр илүү энерги одоо төлхөө зарцуулах зүгээрээ гэж мэдээлэл би боломжтой хүргэнэ гэсэн. Тэгэхээр энэ бичлэгийнхаа одоо ингээд сүүлийн хэсэгт нь айгүй хурдхан дуртаад явчихъя.
Одоо энэ ирж байгаа буюу одоо эхэлчихсэн байгаа энергээр ирээдүйн олон хугацаанд те шууд нөлөөлөх ямар эрчмүүдийг 12 ордууд маань тээж байна. За тэгэхээр хоньны ордууд маань хизээж өдөр тутмын ажлаа бити хоош нь тавиарай. Хизээж өдөр тутам хийх өөрийнхөө дасгалыг бити хоош нь тавиарай. Энэ хоёр энергиас салж болохгүй шүү. Өөр юм хийж байгаа ч гэсэн энэ хоёрыг бити мартаарай гэж зөвлөмөр байна. За манай үхрийн ордынхан маань хүүхдүүдэд анхаарыг, хүүхдүүдэд халамжлъя, өөрийнхөө те дуртай зүйлээ хий, өөртөө цаг гаргая, өөртөө баяр баясгал авдаг зүйлийг бусад зүйлсийн хажуугаар хийя. За манай эхрийн ордынхан маань болохоор мөн л бусад ажлынхаа хажуугаар те өөрийн орон гэрээ сайжруулъя, өөрийнхөө орон гэртээ засвар хий, өөрийнхөө ээжтэй, эмэгтэй удамтайгаа харилцаагаа сайн байлгая, эх орондоо те бас буян уйлдээ энэ энергиүүдэд одоо зарцуулах зүйлсээсээ дайвар бас ингэж нэмж зарцуулаарай гэж зөвлөж байна. За манай мэлхийн ордынхан маань болохоор өөртөөхөө хамаатан садантайгаа эерэг татанд харилцаатай бай, худалдаа арилжаа хийдэг бол сайн хий. Тэгээд ойр зүрийн курстэй юм суурийн мэдлэгээ, ойр зүрийн мэдлэгийг маш сайн ингэж авах боломжтой тэр курсуудад сурья. Ойр зүрийн гэж хэлж байгаа нь болохоор би их сургуулийг яриагүй байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. За манай арслангийн ордынхан болохоор мөнгөний энерги байгаа учраас бити мөнгө байгаа газраас ингээд тоохгүй явчаарай. Өөрийн чинь мөнгө олох шинэ боломжууд орж ирсэн байгаа. Өөрийн чинь энерги сайжруулах тэр энерги өгч болох тэр одоо их сурвалжууд нээгдсэн байгаа учраас бас энэ дээр анхааралтай байгаарай, бити алдаарай гэж зөвлөе. За манай охины ордынхан ямар ч юм хийжсэн бэ, хинтээ жуулж учирсан бэ, хизээж өөрийгөө хин гэдгээ бити мартаарай. Ялангуяа өөрийгөө хэн болгомоор та ямар имижтэй, ямар зан чанартай, юуг өөртөө нэмж суулгамаар та хэн баймаар байгаагаа одоо бүтээх цагчин байгаа. Тэгэхээр энийгээ тэ өөр төрлийн ажиллагаа бити мартаарай. Ялангуяа өөрийнхөө одоо хэн болмоор байгаа тэр хүн дээрээ гэсэн үг. За манай жинлүүрийнхэн маань болохоор дотгошоогоо өнгөх хэрэгтэй. Өөрөө өөртөө ганцаараа байх цагийг заавал гаргах хэрэгтэй цаг хугацаа байгаа шүү. Дотоод хүчийг мэтрээ, дотоод биегээ сонсё гэсэн. Ядаж өдөрт нэг 2-3 минут бясалгал хийчихээ, хийчихээ тийм ээ. Эсвэл ингээд та нарыг томилдоор явуулчих магадгүй. Тэгсэн ч гэсэн ингээд айгуу гой өөрөө өөртөө ажиллаарай. Айгуу гой боломжтой ийм сайхан чөлөө учрал гэсэн үг штэ. За дараа нь манай одоо хилэнцгийн ордынхан маань ерөөсөө ганцаараа бити байгаарэ. Олуулаа байвал энерги чинь сайжирна. Нийгэм донд байвал энерги чинь сайжирна. Ярваа нэгэн бүлгэм нийгэмлэгт холбогдох юм бол хамтдаа байх юм бол энерги чинь сайжирна. Олон нийт дунд, сошиал дунд те үйл ажиллагаа явуулах юм бол сайн байгаа. Гэтэ мэдээж сайн гэсэн гээл бити муу юм дээр яваад очичоорой. Айгүй сайн шүүж байгаа шүүлтүртэй хандаарай. За одоо ингээд хилэнцгийн дараа манай номынхан маань болохоор та нар албан тушаалаа солимоор байх юм бол солиё, ямар албан томилогдмоор байна, томилогдъё, өөрсдөө ямар амбиц гаргаж, ямар одоо биш бараг амбицаа хөөгөөж ямар төвшөнд хүрмээр, ямар оргилд хүрмээр зүгээр л тийшээгээ тэмцээ зарий хүрье. Зам нь нээлттэй байхгүй юу? За манай хумхынхан маань болохоор ямар ч хүнд зүйлтэй тулгарсан бай бити бууж өгөөрэй. Яагаад гэхээр та нар одоо байгаас илүү оргилд хүрэх боломж байгаа. Яг л галчуу унаад тий одоо ингээд үнс болоо дахиад ингээд галаад гэд бүр гал дундаас ингээд босч ирдэг штэ. Тэр шин далавчаад нээгээд дэлбээд нөгөө далавчаа нээгээд нисдэг лугаа адилхан. Тийм том хүч байгаа. Ялангуяа яаж одоо энэ хүчийг ашиглах вэ гэхээр хүний мөнгөөр хөлжих, хүний хүчийг дайчлах өшөөд ингээд цаад утгаар нэрх юм бол шид хийдэг хүмүүсийн шид айгуу сайн хүрэн та нарт сэтгэл зүйчийн хэлсэн нэг үг хүртэл та нарын сэтгэл зүйг хэд дахин өргөх боломжтой байгаа шүү. Энд чинь ингээд хүний зүйл гэдэг юм яриад байгаа байхгүй юу? Өшөө дээрээс нэг хүний мөнгөөр бас ингээд хүлжнэ гэдэг чинь хүнээс жаахан мөнгө авсан ч гэсэн босох боломжтой. Түүгээр өөрийнхөө маш том хөрөнгийг босох боломжтой гэсэн үг. За одоо хамгийн сүүлд нь манай загсны ордынхан маань болохоор хэрвээ та нар ганц бие яхан бол хүнтэй суух энерги орж ирж байгаа. Яагаад гэхээр түнштэй болох, хантай болох, хостой болох те хин нэгэн хүнтэй хамт байх одоо холбооны энерги үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн хинтэй ямар холбоо үүсгэмээр байна? Тэр бүгдийнхээ араас хичээг зүтгий
үүдэн нээлттэй байгаа. За ингээд та бүхэндээ гол мэдээллүүдээ хүргэлье. Дараагийнхаа бичлэгүүдээр болохоор илүү их одоо ингээ гэж бодож байна. Одоо ингээ мундаг ингээ дэлхийд нэрээ гаргачихсан том мундаг ингээ заслын зөвлөгөө өгдөг шийдтэнгүүдийнхаа заслын зөвлөгөөнүүдийг хүргэе гэж бодож байна. Тэгээд бас өөрөө биечлээд дасгал хөдөлгөөний зөвлөгөө хүргэе гэж бодож байна. Бичлэгүүдийг яагаад гэвэл бид нар одоо ингээ дархлаагаа барих, тест дархлаагаа хамгаалах ийм цаг үеуд ирсэн байгаа. За ингээд дараагийн бичлэгээр иргэн уулзцаая. Баярлалаа. Баяртай.